Спутник Монгол 92.5 олон улсын радиогийн манай бизнес эдийн засгийн тэнхлэг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. За манай бизнес эдийн засгийн тэнхлэг нэвтрүүлэг маань өнөөдөр маш онцгой сайхан зочинтой байгаа. Учир нь гэвэл Монгол улсад төмөр зам байгуулагдсны тээврийн салбар үүсэж өгчсөний 88 жил. За Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг байгууллагын 77 жилийн ой тохиолдож байна. Тэгэхээр төмөр замчдын мэрэгжлийн бас баярын өдөр байгаа. Тэгэхээр манай одоо зочин болвол Монголын одоо Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга цогт дарга хүрэлцэн ирсэн байна. За танд энэ өдрийн минь төргий. За энэ өдрийн минь төргийа. Юуны өмнө бас өнөөдөр энэ ойн баяр төмөр замчдын баярын өдөр нийт Ахмад төмөр замчид одоо ажиллаж байгаа залуус танд болон төмөр замын байгууллагын бүх ажилтнуудад Спутник Монгол 92.5 олон улсын радиогийн зүгээс болон хувьяасаа чин сэтгэлийн баярын минь төргийа. За баярлалаа. Энэ цаг мөчид бас энэ радиог сонсож байгаа бүх хүмүүстээ төмөр замчдын мэрэгжлийн баярын минь төргий. Төмөр замчдууд одоо Монгол улсын 8 аймаг 42 сумыг хамран байгуулагдсан ийм одоо байгууллага. Төмөр зам бий болсноос эхлээл Монгол улсад хөгжлийн үр шимийг үрийг тарьж явснаар ганцлагтай. Тийм учраас өнөөдөр бол чухал баярын өдөр байна. Чухал баярын өдөр ингээд нийт төмөр замчтад дахин баяр хүргэе гэж бодож байна. Тэгээд Монгол улсад мэдээж хэрэг одоо төмөр замын байгууллага Улаанбаатар төмөр зам маань ялангуяа одоо Монгол улсын эдийн засгийн хөгжлийн одоо маш том одоо ийм судас болсон, тулгуур болсон одоо ийм чухал дэд бүтц байгаа тийм ээ. Тэгэд нийт одоо манай Монголын төмөр замчид бол за 16 мянган ажилтнтай 70 гаруй одоо ийм салбар нэгжүүдтэй баг. Та бидэнд эхлээд сонсогчдод бас залуустаа нийт төмөр замчдтай хандаад яг одоо мэддэг ч гэсэн төмөр замын баярын өдрөөр төмөр замынхаа үүх түүхээс эхлээд яриагаа эхлүүл зүгээр ах гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр 1936 онд анхны төмөр зам байгуулагдах тухай сайд нарын сүүлийн тогтоол гарсан байдаг. Ер нь Монгол улсад төмөр зам ач холбогдолтой хэрэгтэй байна гэдгийг 18 дугаар зууны сүүлээс л ярьж эхэлсэн байна. Тэгэд сүүлдээ 20 дугаар зууны эхэнд 1911 онд бид одоо тусгай тогтнолоо зарлаад Богдохонд Монгол улс гээд зарлаад Оросын холбооны улс руу хэсэг бүлэг төлөөлөгч нар тэгээ Москвад очиж хэлцээр ихээр 21 заалт бүхий ийм одоо зүйлийг хүсгээр явсан түүний нэг нь Монгол улсад төмөр замын салбарыг үүсгэн байгуулаач. Оросоос Монголын нутгаар дамжин гарах энэ төмөр замын тээвэр өөрөө эдийн засгийн хувьд үр ашигтай байна гэдгийг тухайн үед бас олж харж ирсэн байдаг. За ингээд 21 зүйлийн нэгээр орж явж ирсэн. За түүнээс хойш маш олон удаа төмөр зам барих тухай асуудлууд яригдж байгаа. Түрүүний ярьсан 1936 онд ер нь Улаанбаатар хотыг тог цахилгаанаар хангахад төмөр зам зайлшгүй шаардлагатай юм байна гэд налаагаас Улаанбаатар хүртэлх анхны төмөр замыг барихаар шийд гарсан байдаг. Ингээд 1938 оны 7 дугаар сард жил гаруй хугацаанд барьж ашиглалтанд оруулсан. Тухайн үеийн төмөр зам бол Улаанбаатараас Налайх хүртэл нэг 3 өртөө 5 зөвлөг бүхий ийм одоо төмөр зам байсан. Хоногт 16 хос галтрыг нэвтрүүлэх хөтөн чадалтай. Одоо бол манай төмөр зам чинь 1520 мм-ийн царигтай. Сүүлд одоо монголчууд маань энэ царигийн талаар өргөн цариг, нарийн цариг, зарим нь андуураад бүдгүн цариг гэдэргээд ярьдаг. Тийм манайх чинь 1520 мм. Тухайн үед бол 750 мм-ийн өргөнтэй буюу одоо байгаагаас бараг 2 дахин бага хэмжээний ийм нарийнхаа замтай төмөр замыг барьж байгуулсан байдаг. Эхний үедээ хоногт ер нь бол нэг 700 орчим тонн ачаа тээвэрлэж байсан. Энэ нь нэг машин тухайн үед бол одоо 5 тонн ачаа тээвэрлэлээ гэж бодох юм бол 230-ээс их ийм хэмжээний төмөр зам маань тээврийн болон байгуул экологт эерэг үр дүн авчирдаг ийм одоо зүйл учраас төмөр зам барьж ирсэн. За үүний дараа 1939 онд Манжурийн нөхцөл байдалтай холбогдуулаад дайны нөхцөл байдал байсан учраас 90 цаваас Баян Дүмэн хүртэл 238 км төмөр замыг маш богино хугацаанд барьсан. Өөрөөр хэлбэл ерөөсөө 2 сар гаруй хугацаанд
тавьсан гэсэн үг. Зөвлөдөө Монголын хамтарсан баригад за Оросын албаны улсын зам тээвэр яамны дэргэдэх энэ барилгын институт за мөн одоо хэд хэдэн дээхэн үед бол одоо дайны үндсэн одоо асуудал хариуцж ирсэн цэргийн байгууллагууд тэр төмөрцөмүүдийг барьж ирсэн түүхтэй. За ингээд дараагийн 3 дахь төмөрцөм бол Улаанбаатар төмөрцөмийн одоо бид нар ярьдаг Улаанбаатар төмөрцөм буюу Сүхбаатараас Улаанбаатар хүртэлх 404 км төмөрцөмийг 1949 оны 11 сарын 3-ны өдөр барьж тогтооход анхны галтрыг 11 сарын 7-ны өдөр айлуулж Улаанбаатар хотод орж ирсэн түүхтэй. За ингээд одоо бид нар төмөрцөм хаана очино тэнд соёлын үр, тэнд хөгжлийн үр таригдчихсан. Монгол улсад морин тээвэр, Тэмээн жингээс өөр тээвэргүй бид төмөрцөмийн тээврийг анхаарч тухайн үеийн сайд нарын зөвлөлийн тогтоолоор сум болгоноос 2 хүн ирүүлье гэж. Ингээд нийтдээ 13 аймгийн 730 гаруй иргэд нээлтийн ёслолын үйл ажиллагаанд ирж төмөрцөм гэж юу гэдгийг зөвхөн одоо морин тэрэг Тэмээн тэрэгнээс өөр тэр галтрэгний хөдөлгөөнийг анхаарч уурын галтрэг Монгол тэр дундаа Улаанбаатар хотод орж ирж байсан түүхтэй ийм одоо сайхан зүйл байдаг. Ийм сайхан түүхтэй бахархам бидний бас Ахмад одоо төмөр замчид үеийн одоо төмөр замчид бол мэдээж одоо энэ залууст бид нар энэ үүх түүхэл ярихгүй бол өнөөдөр л ярихгүй бас эзээ ярих уу? Төмөр замчдын мэрэгжлийн баяр өдөр гэдэг бол одоо маш чухал бахархам амжилтаар дүүрэн ийм баяр байдаг шүү дээ. За ингээд бид нар одоо ингээд сонсогчтой сайхан энэ үүх түүхийг ярьж эхэллээ. Одоо хоёул шууд өнөөгийн нөхцөл байдалд манай Улаанбаатар төмөр зам маань одоо түрүүн би хэлжсэн тэр 16 мянган одоо ажилтнтай болсон ийм маш том айл маш манай Монгол улсын эдийн засгийн өргөөжийг одоо эдийн засгт маш чухал ач холбогдолтой ийм одоо том айл шүү дээ. Тэгэхээр одоо өнөөгийн нөхцөл байдал манай төмөр зам маань ямархуу одоо хэмжээнд өсвөө, хөгжвөө. За тэгээд цааш нь хоёул бас хөгжлийнхаа тухай мэдээж ярина. Асуудал бэрхшээл алдаа оноотой энэ олон он жилүүдийн явцад бол манай үеийн төмөр замчид маань бол маш их хийсэн бүтээсэн зүйлтэй. Энийгээ баттгаж яриад энэний бас цаашдаа ирээдүгэ бас харж хоёул ярилцлага үргэлжлүүлэе гэж бодож байна. За Улаанбаатар төмөрцөм өнөөгийн байдал гэх юм бол бид зөвхөн манай байгууллага бол 16 мянган төмөрцөмчин байна. Тэгээ ер нь Монгол улсад сүүлийн жилүүдэд энэ экспортын тээврийг нэмэгдүүлэх, валютын орлогыг нэмэгдүүлэх гэдэг дээр засгийн газар одоо эрс өөрчлөлт шинжилтийг хийж ялангуяа 2020 он 2024 оны засгийн газрын хөтөлбөрүүдэд мега төслүүдийн хүрээнд 14 мега төсөлт хоёр нь яг төмөрцөмийн үйл ажиллагаатай холбоотой. Тухайлбал одоо боомтын сэргэлтийг хийх ёстой, хилийн гарцыг бид сайжруулах ёстой. Ягаад гэвэл ковидын үед бас Монгол улсын засгийн газар нэлээдгүй энэ төмөрцөмд анхаарах ёстой гэдгийг маш нарийн ойлгосон гэж байна. Бүх төрлийн тээврүүд байхгүй болсон. Зөвхөн төмөр замаар л бид эмнэлгийн бараа бүтээгдэхүүн, импортын хүнс бүх зүйл авчихсан. Агаараар ч хөдөлгөөн явахгүй, автаарч солилцож чадахгүй. Тэгсэн шүү дээ. Тэгэхээр энэ цаг үед бол төмөр замчид 24 цаг 1 минут 1 секунд тасралтгүй тээврүүдээ хийжсэн нь одоо бас их чухал үйл ажиллагаа байлаа. Нөгөөтэйгүр төмөр замыг хөгжүүлж Монгол улсын эдийн засаг сэрэх үндсэн зүйл байна гэдгийг үеийн бас ерхий сайдууд ярьдаг байсан. Сүүлийн жилүүд бол эрс шинжилгээ хийж байгаа. Тухайлбал одоо 2024 оны засгийн газрын мөрийн хөтөлбөр дээр 3000 гарчим төмөр замыг шинээр барина. Баруун босоо төмөр зам, зүүн босоо төмөр зам гэх юм шиг л. 3000 гоо. Тий. Дээрээс нь сүүлийн 5 жилд 1000 гаруй километр төмөр зам шинээр баригдсан. Өнөөдөр Улаанбаатар төмөр зам нэг 2573 км дэлгэмэл урттай төмөр зам байна. За үүнийг наривчлаа авах юм бол Сүхбаатараас замууд хүртэл бид нар 1110 км-т манай 16 мянган төмөр замчдын 15,000 гаруй энэ төмөр замд ажиллаж байна. Тэгэхээр энийгээ дагаад шинэ төмөр замууд баригдана. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар Монгол улс бол 4 суур бүтц эзэмшигч 4 тээвэрлэгч байна. Улаанбаатар төмөр зам бол мэдээж энэ бүгдийн их үндэс болсон манай төмөр замд ажиллаж байсан залуучууд энэ төмөр замуудыг барьж байгуулж байна. Монголчууд өөрсдөө барилга аж ахуйгаа зохион байгуулаад төмөр замаа барьж байгаа.
нэг эерэг зүйл. За Улаанбаатар төмөр замын өнөөгийн нөхцөл байдал таваад үзэх юм бол ер нь бол Монгол улсын хамгийн том олон ажилтнтай. За дээрэс нь 70 жил хийсэн энэ бүтээсэн зүйлүүдийг үнэлээд төр засаг маань 2 жилийн өмнө Улаанбаатар төмөр замыг хөдөлмөрийн баатар байгуулга болгож шагнасан. Монгол улсад бол ганц хөдөлмөрийн баатар байгуулга, Эрдэнэт бол улсын баатар байгуулга. Тэгэхээр энэ 77 жилийн түүхэндх Улаанбаатар төмөр замын ажилтнуудын ахмадуудын хийж бүтээснийг үнэлсэн зүйл. Нөгөөтэйгүр төмөр зам дангаар зөвхөн тээврийн ашиглалтын хүмүүс авч явахгүй нийгмийн салбараа давхар авч явдгаар онцлогддог. Хүүхдүүдэд төмөр замчдын ажлын хүүхдүүдийг цэцэрлэгтээ ямар нэгэн ойчргүй суглаагүйгээр бүх хүүхдүүдэд сургаж байна. Орон нутагт бүх хүүхдүүдэд сургууль цэцэрлэгийг барьж оруулж байна. Түрүү түүхтэн дээр хэлжсэн, би саяхан нэг уншижсэн 1956 онд 1 сарын 1-нд Улаанбаатар замуудын төмөр зам ашиглалтанд орж исэн 700 гаруй километр. Энэ үе шат гэхэд зөвхөн төмөр замаа бариагүй цэцэрлэгийг нь 10 гаруй цэцэр 12 цэцэрлэг сургуулиудыг тэр хүүхдийн сургуулиудын дотуур байрыг эмнэлгийн 10 пункт гэдэг бүх нийгмийн асуудлуудыг төмөр замчдын амьдрах орон сууцтай хамт шийдэж явж байсан. Энүүгээрээ төмөр зам бол хаана очсон газараа бүх л одоо сайн зүйлүүдийг бий болгож ингэсэн. Өнөөдөр ч яг энэ зарчмаа авч явж өөрөөр хэлбэл эмнэлгийн байгууллага, за цэцэрлэгээ, сургуулаа, за мөн дээрэс нь спорт хороо, аялал жуулчлалын төв, дуу үжгийн чуулга хүртэл өөр дээрээ халдгалуудаа мөрөөд авч байгаа. Тийм манай замчдынхаа төлөө хийж байгаа ажлуудын нэг байна гэж ингэж ойлгох. Манай төмөр зам бол одоо тэр чигээрээ дээр үед бол одоо Вант улс гэж ярьдаг шүү дээ. Төмөр замын чуулга, төмөр замын техникум, Темс, одоо төмөр замын эмнэлэг гэдэг бүр цогцоор ийм сайхан байгуулга л да. Тэгээд одоо манай төмөр зам бол мэдээж хэрэг зөвхөн хүмүүс төмөр зам гэхээр л одоо төмөр зам барих гэж бас ойлгож болох юм үгүй л дээ. Одоо тээвэр логистик Монгол улсад оруулж байгаа эдийн засгийн маш том чухал одоо ийм салбар байгаа стратегийн том юм дэд үтцтэй. Гэхдээ одоо манай сүүлийн үед одоо за 2025 онд бас нэлийн том 48 сая тонн ч ачаа эргэлтийн бас энэ төлөвлөгөөтэй байсан. 26 онд бас танах 55 сая тонн болгох одоо ийм зорилт төвшүүлсэн байсан шүү дээ. Тэгэхээр энэ жилийн явцад бол ачаа эргэлтийн хувь одоо тонн хэмжээ хэр байгаад байна? Тий. За Улаанбаатар төмөр зам төрүүлсэнтэй сүүлийн жилүүдэд шинэ төмөр замууд байгуулагдсан гэдэг. Тэгээ нийтдээ өнгөрсөн жил Улаанбаатар төмөр зам хувь нэрээс нийгэмлэг 33.7 сая тонн ачаа тээвэрлсэн. 33. Өмнөх жилээсээ 300 мянган тонноор нэмэгдсэн. За ер нь тэгээд нөгөө бүхэл зүйлд өөрийн хүчин чадал гэж зүйл байна. Галтрыг нэвтрүүлэх хүчин чадал гэдгээрээ. Тэгэхээр бидний ерөөхдөө тээвэрлэлт хэмжээ бол одоохондоо таазандаа тулцсан байна гэсэн. Тээврийн эрэлт хэрэгцээ бол Оросын талаас дамжин өнгөрөх тээвэр, Хятадын дараас эсрэг чиглэлтэн дамжин өнгөрөх тээвэр, ийм тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээнүүд бас нэлээдгүй байна. Тэгээ 2025 онд Улаанбаатар төмөр зам хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил гэж зарлаж, нэг ялангуяа маш олон төмөр замууд сая хэлсэн 8 төмөр замтай болсон. Шинээр байгуулагдж байгаа учраас боловсон хүчний эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж байгаа. Тэгээ яхаад төмөр замууд баригдахаар төлөвлөж байгаа. Тэр бид яах ёстой гэхээр нөгөө одоо байгаа төмөр замчд маань олон газар өргөдөж ажиллах, шилжиж ажиллах, мэдээж амьдрал бол цалин хөлсний урамшуул хэм бүтээмжтэй байна. Тэр нь илүү одоо урамшуулах хэрэгтэй. Гэхдээ мэдээж төслийн хугацаа гэж байдаг. Шинэ төмөр замууд төслийн хугацаанд бол мэдээж цалин арай өндөр байдаг. Тэгэхээр бид нар хүмүүсийнхаа тогтвортой ажиллах нөхцөл байдлыг яаж сайжруулах юм? Бүтээмж нэмэгдүүлэх чиглэлээр бас нэлээдгүй ажлууд зохион байгуулж ажиллаж байна. Тэгээ бид тэр бас ингээ яриа маань хүний нөөцийн тал руу бол зайлшгүй яригдах хэвээр асуудал руу шууд орчлоо. Ер нь одоо Монгол улсад ч ингээд өнөөдрийн байдлаар одоо төмөр замын суур бүтэц
Одоо тэр энэ 6 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ тий. Суурь бүтцийн хувьд. Тэгээд Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам, 5 толгой төмөр зам. За энэ Mongolian Trans Line гэж бас байгаа тий. За энэ Болд төмөр Ерөө гол гээд за энэ газрын тос боловсруулах одоо үйлдвэрийн төмөр замын суурь бүтц гээд ингээд ийм 6 одоо ийм төмөр зам байгаад байна тийм үү. Эндээс одоо юу гэдгийг Улаанбаатар төмөр замын хувьд бол одоо бас тухайн одоо энэ компаниудтай бол мэдээж ачаа эргэлтийн хувьд энэ зам ашиглалтын хувьд тээвэр логистикийнхаа хувьд бас хүний нөөцийн хувьд ингээл одоо нэгдмэл нэг системтэй ажилдгүү эсвэл одоо тустай байгаад идэггүй. Эндээс хүний нөөцийн тал руугаа хоёул орж ярилцъя гэж бодлоо. Тэгэхээр манай төмөр замууд бол олон ийм одоо эзэмшилтэй байгаа. Тэгээ Улаанбаатар төмөр зам хувийн хөлөөсний гүмлэгийн хувьд бол Орос Монголын хамтарсан 50%. За Монголын төмөр зам компани бол одоо Монголын 100% засгийн газрын хөрөнгөөр за шинээр барьж байгаа төмөр замууд дээр Монголын төмөр зам мөн ажиллаж байна. За Mongolian Trans Line, Mongolian Trans Logistics гэдэг компаниуд бол одоо хувь хүний 100% одоо бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг. За нефтийн бас 23 км төмөр зам байгаа. Одоо мэдээж нефтийн үйлдвэр ашиглалтанд орохоор энд үйл ажиллагаанууд явагдана. Нэг юм байдалтай байна төмөр замуудын онцлог. Тэгэхээр олон төмөр замууд бий болохоор өрсөлдөө нэмэгдэх ёстой. Энэ бол зайлшгүй байх шаардлагатай зүйл. Зах зээлийн хуулиар одоо тэгэл. Тийм зөвхөн төмөр замууд бий болох гэдгээс гадна энэ төмөр замын орчин үеийн технологийн шийдлүүд орж ирэх ёстой. Монгол улс яаж энэ тээврийн салбараа хөгжүүлэх ёстой вэ гэхээр энэ төмөр замууд өөр өөрийн гэсэн онцлогтой тээврийн сүүлийн үеийн технологиг нэвтрүүлж энийг Монголд нутагшуулж тэнд байгаа боловсон хүчний хувьд өрсөлдөөнүүд бий болох. Ийм л одоо очиртай байгаа. Ингээд хүний нөөцийн хувьд бол уг нь бодохоор Улаанбаатар төмөр замын дээд сургууль байгаа. Эндээс боловсон хүчнүүд одоо юу гэдгийг жил болгон төрөн гарч байгаа. Тэгээ яагаад одоо энэ хүний нөөцийн асуудалд ороо? Энд одоо юу гэдгийг тэр өрсөлдөж байгаа хувийн төмөр замууд илүү их одоо юу гэдгийг цалин хөл сурамшуулал одоо юу гэдгийг нийгмийн баталгаа талаас нь илүү их боломжтой болоод тийшээ яваад энэ Улаанбаатар төмөр замд бол одоо хүний нөөцийн асуудал яг одоогийн байдлаар хэр асуудалтай байгаад байна? Тий. За энэ бол бас их олон талын хүчин зүйл байна. Тий. Тэгэхээр хүний нөөц гэдэг чинь өөрөө тухайн хүн мэрэгшгүй, дадлагч уу, тэр хүний ирээдүйн карьер ямар байх вэ гэдээ олон зүйлүүд байна л да. Тэгээ Улаанбаатар төмөр замын хувьд бол 77 жилийн түүхтэй, тогтсон соёлтой, бүх ажлын байрны тодорхойлолт нь ойлгомжтой тий. Ингээд тухайн хүн хэрхэн сурж, дадлагжиж мөн одоо дараагийн карьер төрөх вэ гэдэг эрхий зүйл байна. За шинэ төмөр замуудын хувьд мэдээж шинэ учраас бас үйл ажиллагааны чигдрээгүй байгаа учраас харьцангуй тээврийн хэмжээ бол өөр. Арай бага ажил хийн. Мэдээж оролдоод цалин авна. Нөгөөтэйгүр шинэ төмөр замуудад байгаа нэг зүйлийг саяхан манай зам тээврийн сайд бас тодорхой чиглэж байна лээ. Ер нь энэ хүний нөөцийн бодлогыг бид нар Улаанбаатар төмөр замтай адилхан барих хэрэгтэй байна. Юу гэж хэлж яах нэхээр одоо байгаа бас говийн бүст байгаа төмөр зам 5 толгой гашуун сухаад 5 толгой зүүн баянгийн төмөр зам энд байгаа бол рострын системээр ажиллаж байгаа. 14 хоног нь энд ажиллаад 14 хоног нь гэртээ амарна. За ирж уцахтаа нэг хоног те. Тэгэхээр ирж явж байгаа хүмүүсийн хувьд хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой зүйлүүд дээр бас алдаанууд гардаг юм байна. Гэр орондоо байх шаардлагатай үе байна. Магадгүй одоо хүүхэд нөвддөг юм уу? Гэр бүлд нь асуудал тохиолдоход тэнд байгаад байдаг. Тэгэхээр энэ уул уурхайг дагсан рострын агуулга өөрөө маш их сул талтай. Гэр бүл төлөвлөлтөөс эхлээд гэр бүл салтаас эхлээд тэгэхээр хэрэг эсрэгээр ийм зүйл болж байна л да. Мэдээж шин зүйл бол түрүү хэлсэн нөгөө төслийн үед бол цалин арай өндөр. Энгийн хэрэглээнд орохоор адилхан. Тогтвортой одоо тэр хөгжлийн явцад байх одоо цалин мөнгө урамшуул санхүүгийн үуч одоохондоо ч сайн мэддэхгүй л дээ тий. Тэгвэл манай Улаанбаатар төмөр замын хувьд бол бас ийм хагас зэрэгцсэн гэл дээр үед тэгж ярьдаг байсан шүү дээ. Тийм сахилга бат буюу дээр нь одоо санхүү цалин мөнгөний хувьд бол одоо маш ийм тогтвортой шаталсан хэлбэрээр нэмэгдүүлж ингэж явдаг зарчимтай байсан. Одоо энэ байдал Улаанбаатар төмөр замын хувьд хэвээрээ юу? Эсвэл одоо
зардал бол өсөд байгаа шүү дээ. Энэ жилийн хувьд бол мэдээж хэрэг одоо геополитикийн нөхцөл байдлаас болоод тэр маш олон бензин түлшин байдлаас болоод айгүй олон зүйлээс шалтгаалаад бол бас зардал бол их өсөлттэй яваа. Гэхдээ танах одоо сая бас дөнгөж өнөөдөр энэ удаа айгүй сайхан 9 сарын 1-ээс эхлээд 15% цалингийн одоо нэмэгдэл гаргахаар тогтсон байсан. Тэгэхээр зэрэг энэ шатлал энэ одоо цалингийн систем одоо нөгөө бусад байгаа за өрсөлдөгч гэх юм уу одоо энэ компаниудаас ялгаатай нь юу байгаад энэ танад? Тэгээ Улаанбаатар төмөрцөм хувь нэрс нийгэмлэгийн зүгээс өнөөдөр замын дарга маань төмөрцөмчдийнхаа баярын хурал дээр төмөрцөмчдийнхаа цалинг 15%-аар нэмэгдүүлэх шийдвэр гарсныг зарлаа. Олон төмөрцөмчд бас баяртай байна. Нөгөөтэйгөр бид үндсэн цалингаас гадна яг үндсэн цалинтай харьцуулж авдаг маш олон нэмэгдлүүд байдаг. Тухайлбал одоо үр дүнгийн шагналлагчийн 5%-ийг үндсэн цалин нэмэгдэхээр дагаад нэмэгдэнэ үсэх тийм. Доктор сургалтын ажлын нэмэгдэл 17 хүртэл хувь. 1 жил ажиллавал 1%. Ингээд одоо тогтмол удаан ажиллах юм бол илүү өндөр хувийн нэмэгдлүүд авч явдаг юм одоо тогтолцоонууд байдаг. За энэ үүднээс сүүлийн 5 жилийн хувьд Улаанбаатар төмөрцөмийн дараагаар хэрлэн дарга томилогдсон. Тийм тэгээд нийтээ нэг цалингийн дундаж жил болгон 10% нэмэгдүүлэх мөн одоо үр дүнгийн шагналыг үндсэн цалин руу шилжүүлэх бусад байдлаар энэ цалингийн өрсөлтүүд хийгээд нэг 60 гаруй 69% орчим цалин нэмэгдсэн байна. Тээврийн хэмжээг аваад үзэх юм бол 2021 оноос 9% нэмэгдсэн. Тэгэхээр ажлын хэмжээ бол нэг 9 орчим уу? Цалин бол 60 гаруй. Гэхдээ нөгөөтэйгөр жил болгоны инфляц хэд байгаа вэ те? Өнгөрсөн жилхэд л 12% байна шүү дээ. Одоо 12.4-5% болцсон болж шүү дээ. Ингээд тэгээд бид нар энэ өөргөө хэрэглээний үн нэмэгдэж цалин нэмэгдэж байгаа хэмжээ нь за сая 15% гэвэл нэг арай илүү гарч байна те. Бас хүндрэлтэй л байна. Мэдээж хүн бол илүү цалин авахыг хүсэж байна. Бүх төвшөнтэй. Бид нар судалгаа хийж үзэлтэй. Шинэ төмөрцөмүүд дээр байгаа яг ижил төвшний анхан шатны ажилтнууд маань бол ижлэгэн цалин авч байгаа. Тэр хүмүүс юу илүү байна гэхээр томилтоор ажиллаж байгаа гэдэг ийм агуулгаар нэг бага зэргийн хэлтэй. Нөгөөтэйгөр 14 хоног ажиллаад 14 хоног амарх нь сайхан юм шиг санагдчих. Гэвч эсэргээрээ нөгөө тогтвортой байхгүй ар гэрийн нөхцөл байдал нь байгаа. Тэгэхээр эргээд уруу байна гэдгийг бүгд ойлгоод өнгөрсөн жилээс эхлээд ер нь төмөрцөмчд их эргэж ирж байна. Улаанбаатар төмөрцөмдөө эргэж ажиллая. Эргэж орё гэдэг ийм хандлагууд бол нэлээх болцсон. Тийм ч учраас тэр хандлагч нөгөөтэйгөр түрүү хэлсэндээ сайд ер нь энэ төмөрцөмүүдийг тэнд нь ажиллуулъя. Та говьд ажиллах юм бол дахиад 30% ч нэмжгүүд тэндээ ажил, тэндээ амьдар Улаанбаатараас биш гэдэг ийм одоо санаачлал гараад олон залуучууд говь руу бас тэр нутагтаа ажиллаж амьдарч өртөө дагаад тий өртөөндөө ажиллаж амьдарч байна. Тэгэхээр тэр аюулгүй байдлын хувьд ч гэсэн чухал. Бид нар одоо Эрдэнэт оюутлагыг харьцуулдаг шүү дээ. Оюутлагын хүмүүс ирж буцаад байлаа тэр орон нутагт юу үлдчихэж байгаа. Эрдэнэтэд тэр хүмүүс байгаагаараа ямар нөхцөл байгаа. Яг л адилхан зэсийн урхаа те. Үйл ажиллагааны хувьд ч гэсэн ойролцоо. Тэгэл байгаа төмөрсөн бол өөрөө харьцуулах юм тогтвортой байна гэдэг бол тухайн хүний амьдрал ахуй урт хугацаанд хэрэгцвэл. Ингээд байнгын ирж буцаад байгаа ажил бол гэр бүл төлөвлөлтөөр ч гэсэн залуучуудын хувьд маш их сөрөг нөлөөлөл Монголын эдийн засагт муу эсрэг тийм зүйлүүд байна шүү дээ. Тийм юм байна. Одоо бас гэр бүл төлөвлөлтөөс гадна хүн ам зүйн өсөлт хүртэл одоо бас ингээ бууралтай л гараад байна л да. Тон үзүүлэлтүүд харахаар. Тэгээ энд чи одоо манай яг гэр бүл төлөвлөлт тэгээ залуучууд бол илүү анхаарч үзэх хэрэгтэй юм шиг байгаа. За гээд одоо 15%-аар цалин нэмэх баяр өдрөөрөө бас таатай сайхан мэдээ хүлээж аваад төмөрцөмчд баярлж байгаа. Нөгөө талаар зардал бас нэлээ өсөлттэй байгаа энэ хэцүү цаг үед энэний одоо ард талд гарах сөрөг эрсдэл байгаа юу? Энэ маань одоо инфляцтай уялдуулж бас ажилчдынхаа өнөөгийн нөхцөлд бас хэрэгтэй боловч алстаа одоо яг зарим хүмүүс бас шүүмжилж үзэж байгаа шүү дээ. Чин одоо бидний татварын мөнгөнөөс одоо юу гэдгийг ингээд дараа нь ингээд нөхөлт алдагдлаа нөхчих юм шиг байгаа гэд ингээд нэг ийм хэцүү цагт ч бас нэг ийм хардталтууд явагдаад идэг тий. Талаасаа аваад үзэхэд бол та юу гэж хэлэх вэ? Тий, за Улаанбаатар төмөрцөм хувь нээлтсэн нийгэмлэгийн хувьд бол төрөөс татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг. Өөрсдийнхөө үйл ажиллагаагаар санхүүжж байгаа учраас энэ дээр бол иргэд дээр бол гайгүй байх гэж бодож байна. Төмөрцөмчдийн хувьд бол
15 биш бүр 30% нэмүүлэх хүсэл зорилго байгаа. Бид ч гэсэн болж ивэл нэг төгрөгч илүү нэмхийг л болж байгаа. Гэтэл таны саяны хэлсэн бид нар зардал эзлэх цалингийн зохистой хувь хэмжээ гэж байна. Тэрний ялангуяа жил болгон түрүү хэлсэн тээврийн хэмжээ маань 9% л сүүлийн 4-5 жил өссөн байна те. Цалин болохоор 60% нэгдсэн. Тэгэхээр зардал эзлэх цалингийн хувь нэлээдгүй өссөн байж таарна те. Одоо 15% гэхээр хаад илүү байна. Тэгэхээр бид ямар ч одоо энэ Улаанбаатар төмөр зам хувийн хөлөөс нэмэлэг 16,000 хүнтэйгээд байгаа боловч яг л нэг айл. Тэр айлын орлого олж байгаа бас зардал гарч байгаа юмнууд айлын гишүүн бүр ойлгож иж зардлаа яаж хэмнэх вэ? Аав ээжигээ яаж ачаалт оруулахгүй байх вэ? Ялангуяа нийгмийн салбарууд маань алдагдaltaгүй хэрхэн ажиллах вэ гэдэг дээр анхаарч ажиллаж байна. Энэ жил Улаанбаатар төмөр замын зүгээс замын даргын 01 тушаал гэж бид ярьдаг зорилтын дээр байгууллагын хөгжил бүтээмжийг нэмэгдүүлэх хичээл болгон зарласан. Тэгэхээр төмөр замчдын маань энэ цалингаа 30% нэмэгдүүлэх гэж байгаа арга замыг яаж бий болгож болох юм? Гэхдээ мэдээж байгууллага орлого олоод тэрийнхээ 70-80% цалин зарцуулж байх юм бол эсвэргээрээ тэр байгууллага урсгал зардлаа яаж явж байгаа юм? Их цэцвраа яаж хийх юм? Хөрөнгө оруулалт хийх юм уу, хийхгүй юм уу? Цаашлаад байгууллага доктортой явах уу, явахгүй гэдэг бол зардлын бүтцээр харж байгаа. Тийм учраас бид энэ жил байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр маш олон төрлийн ажлууд зохион байгуулж байна. Алдагдaltaй ажиллаж буй нийгмийн салбарууд маань алдагдлаа бууруулах, алдагдaltaгүй ажиллахын тулд тусгай төлөвлөгөө гаргахад энийг сонсоо явж байна. За ингэж ижил бид харьцангуй одоо нөгөө орлогоо нэмэгдүүлэх, эсвэргээрээ зардлаа бууруулж иж төмөр замчдынхаа цалинг нэмэгдүүлэх өслөд бүрднэ. Тийм. Тэгвэл одоо бид ч одоо орлого олох хэрэгтэй болно. Ер нь төмөр зам маань одоо транзит тээврээс орлого олох боломж хэрэг байна. За таны саяны хэлсэн одоо тэр бүтээмж нэмэгдүүлэх бол аюул чухал. Би бас нэг бизнесийн нэвтрүүлгийн бас зочдтой бас их ярих дуртай. Бүтээмж нэмэгдэх одоо бас боломж байна гэж хараад байгаа. Яагаад тэгэхээр одоо энэ сайхан химэл оюун ухаан, дижитал шилжилт бид нар одоо энэ маш хурдцтай өөрчлөгдөж байгаа энэ дэлхийд өөрчлөгдөж байгаа энийг одоо дагаж одоо байгууллагуудаа хэрэгжүүлэх юм бол бүтээмж өссөн цагт нөгөө энэ хэцүү цагт бас нөгөө хэмнэлтийн горим маш чухал шүү дээ. Тэгэхээр бүтээмжийг өсгөх тал дээр бас орлого олох тал дээр за транзит орлогоор бас ингээд тээврээр орлого олох боломжтой шүү дээ. Энэ тал дээр яг та тодорхой төлөвлөсөн одоо төлөвлөлт яг бидэнд бүр тоотой нийлээд өгч. Тий. Тэгэхээр энэ жилийн хувьд бид нар бүтээмж гэдэг бол Улаанбаатар төмөр зам 2 төрлийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Нэг нь ачаа тээвэр, нөгөөх нь зорчигч тээврийн үйлчилгээ. Тэгээ ачаа тээврийн хувьд 2026 онд өнгөрсөн жилдээ харьцуулах юм бол бид нар 1.4 сая тонноор илүү ачаа тээвэрлсэн явж байна. Эхний 7 сарын байдлаар. Өөрөөр хэлбэл төлөвлөгөөгөө 7% нэмэгдүүлсэн. Бүтээмжээ 7% өмнөх жилээсээ сайжруулжээ. Тэгэхээр энийг дагаад мэдээж орлого нэмэгдэх ёстой тий. Хоёрдугаарт Улаанбаатар төмөр замын хувьд 2030 оны төлөвлөлт хийгээд стратегийн бичиг баримтаа мөн одоо батлуулсан ингээд явж байдаг. Энэ хүрээнд бид 2030 он 50 сая тонн ачаа тээвэрлэх ийм одоо биш одоо зорилттой. За 2050 онд 91 сая тонн ачаа тээвэрлэх. Тэр мэдээж хамгийн чухал юм бол алсын цэгийг харах хэрэгтэй. Хизээ хідэн тонн ачааг хаагуур хэрхэн тээвэрлэх гэдэг. Тээврийн ачааны урсгал ямар байгаа юм? Яг зөвхөн Улаанбаатар төмөр замын хорлогын бүтцийг аваад үзэх юм бол таранзит тээвэр бол хамгийн одоо ашигтай тээвэр гэж үзэж байгаа. Яагаад гэвэл хоёр талдаа тээвэрт. Орос улбаны улсаас хятад руу ачаа тээвэрлээ буцахдаа тэр вагонд нь хятадаас орж ирж байгаа ачааг шилжүүлж ачаад ингээд Орос улбаны улс руу өгч. Тэр өнгөрсөн жилдээ харьцуулах юм бол яг таранзит тээвэр бол яг 100% л биелэлтэй байна. Эхний 7 сараар. Экспортын тээвэр, орон нутгийн тээвэр, импортын тээврүүд бол бүгд нэмэгдсэн. Ийм үр дүнтэй байна. Зөвхөн импортын тээвэр ихэд л өнгөрсөн жилдээ харьцуулах юм бол 120% биелэлтэй. Нэлээд нэмэгдэж байна. Монголчуудын импортоор авч байгаа бараа бүтээгдэхүүнүүд нэмэгдэж байна гэсэн үг. Тэгээ Улаанбаатар төмөр зам нийтдээ нэг 19 бүлгийн 21 тарифтай. 2021 онд одоогийн манай хэрлэн дарга ажил авч байхад бол энэ 21 төрлийн тариф 19 алдагдaltaй тээвэрлэлт
ялангуяа экспортын бүтээгдэхүүнүүдийг бид нар төмрийн өдрийг, цэсийг, нүүрсийг алдагдaltaй тавилдаг. Тэгэхээр одоо яг үе шатаагаар энэ тарифын өөрчлөлтүүдийг засгийн газарт ойлгуулж тодорхой шийдэж байгаас энэ тээврийн тариф нэмэгдэж байна л да. Тэгэхээр мэдээж энэ үр бүтээмж нөгөө цалин нэмэгдүүлэх нөхцөл орж ирж байна. Тариф гэснээс тариф одоо танаа бас индексжүүлээд тариф одоо өөрчлөлт хийсэн тийм ээ. За тэгээд тарифын ер нь индексжүүлэлт. За энэ тарифын өөрчлөлтөөр за одоо нөгөө бас бүтээмжээ нэмэгдүүлээд орлого олох гэдэг шүү дээ хэдүүлээ. Тэгээд за энэ талаар та бас мэдээж дахиад тарифын энэ индексжүүлэн гэж юу хэлээд байгаа манай сонсогчд бас нэг яриад өгөрөө. Нөгөө талаар бүтээмжтэй байна. Экспортыг бас ингээд нэмэгдүүлэх ачаа эргэлтийн хувьд бол одоо энэ Евразийн эдийн засгийн худалдааны төр хилэлцээр сая 7 сарын 22-наас хэрэгжиж эхэллээ л дээ. Тэгэхээр би экспорт нэмэгдэх болов гэж бодоод байна. Нэмэгдэхийнхаа хэрээр хүчин чадал одоо хэр байх вэ? Одоо та түрүү нөгөө тулцсан гэдээсэн шүү дээ. Тэгэхээр бид нар энэ одоо Евразийн бараг 200 сая хэрэглэгчдэд экспорт хийх гэж байгаа юм чинь одоо энэ экспортынхаа тээврийг одоо бас хурдан төргө хиймээр байдаг. Энд танах ер нь хэр бэлтгэл хангагдсан уу? Тий, Улаанбаатар төмөр замын хувьд тээвэрлэлт ялангуяа экспорт таранзын тээвэр юунаас шалтгаалдаг вэ гэхээр зөвхөн Улаанбаатар төмөр замын тээврийн хүчин чадлаас гадна цэргэлдэг улсуудын төмөр замын хүчин чадал бас нөлөөлдөг. Тэгээ магадгүй сонсогч нар гайхаж байгаа тийм. Тэгэхээр бид нар Монголын нутгаар галтрыг нэвтрүүлэх хүчин чадал бол чойроос замуу дэсэх буюу төмөр замынхаа урд хэсэгтээ арай бага нэвтрүүлэх чадвартай. Тухайлбал одоо 18 хос галтрыг нэвтрүүлэх хүчин чадалтай. Хятад руу бид нар өдөрт дунджаар яг хилийн хилцээр байна л да 3 улсын хамтарсан. Тэгэхээр 16 хос галтрыг солилцох юм одоо хүчин чадалтай. Сүүлийн жилүүдэд Хятадын талтай бас маш сайн ойлголцож байгаа. Төмөр замын удирдлагууд яамны зүгээс ч бас маш сайн нэмжиж байгаа. 12 хос галтрыг байсныг 16 болгож нэмэгдсэн. Тэ галтрыг солилцооны бас танайхаа дүн мэдээлэл гаргацсан байсан тийм дээрээс. Тэгээд нэг галтрыг нэмэгдэхэд 1.2 сая тонн ачаа жилд нэмж тэвлэх болцоод. Тий. Орсын Хятад ягаад 16 хос галтрыгнээс илүү болохгүй байгаа юм бэ гэж хамгийн чухал асуулт. Тэгэхээр 90-ээс жиний хүртэл 300 орчим километр төмөр зам яг манайхтай адилхан нэг замтай хагас автомат хоригдолтой. Манайхаас нэвтрүүлэх чадвар нь муу. Өрцөрлөг хоорондын зайн араа урт гэсэн үг. Тэгэхээр Хятадын тал төмөр замаа сайжруулах хэрэгтэй. Оросын тал улаан үдээс Наавшиг хүртэл 200 км төмөр зам мөн нэг замтай хагас автомат хоригдолтой. Бид нар хоногт 10 хос галтрыг Оросын талтай солилцох ийм одоо гэрээтэй. Өнөөдөр 10 хүртэл явж байна. Тэгэхээр энэ тээвэрлэлтийг нэмэгдүүлэх ажил бол зөвхөн Улаанбаатар төмөр замаас гэлтгүү 3 улс хамтарсан байдлаар шийдчихэж энэ дамжин өнгөрөх тээврүүд нэмэгдэх ёстой. За энэ талаар сүүлийн 2-3 жил зам тээврийн яамнаас зам тээврийн сайд нарын хүрээнд засгийн газруудын хүрээнд нэлээдгүй ажил зохион байгуулад 3 улс өөрийнхөө төмөр зам дээгүүр явах төмөр замынхаа хүчин чадлыг хэрхэн нэмэгдүүлэх юм бэ гэдэг техник эдийн засгийн үндслийг боловсруулсан байна. Одоо хэн нэгтгэх вэ гэдгийг шийдчих юм бол энэ 8-9 сартаа багтаах. Тэгвэл 3 улс өөрсдийнхөө хөрөнгө оруулалтыг оруулаад энэ төмөр замуудыг сайжруулах хэрэгтэй. Ингэжээж бид нар Евразийн дамжин өнгөрөх энэ эрэлт хэрэгцээг хангана. Нэг ялангуяа сүүлийн жилүүдэд Оросын холбооны улсын байдал ч гэсэн урд хэсэгтээ буюу зүүн полигон тээвэрлэлтийнхаа хүчин чадлын дээдлэлд хүрсэн тээвэр явж байгаа. Тэгэхээр энэ тээврээр илүү тээвэрлэх хүсэл боловч бас тэнд ачаал байна шүү дээ. Тэгэхээр илүү монголоор тээвэрлүүлэхийг хүсэж байна. Хятадын талаас ч Монголд тээвэрлэлтийнхаа хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг байнга тавьж байгаа. Гэтэл бид нар зөвхөн таранзит ачаа биш, Монгол улсынхаа эрэлт хэрэгцээг хангасан экспортын бүтээгдэхүүнийг тээвэрлэх үндсэн шаардлага мэдээж энэ татварын хувьд ч гэсэн Монгол улсад илүү ашигтай, илүү хөрөнгө оруулалт. Тийм учраас одоо Улаанбаатар төмөр зам бол экспортын тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр, таранзит тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр тасралтгүй ажиллаж байна. Энэ 3 улсын одоо тэгж зүй буюу техник эдийн засгийн үндслийг шинжилээд батлах юм бол түрүүний яриад байгаа бид нар 50 саяд хүрэх болцоо үе шаттай мөн хөрөнгө оруулах болцоонууд гарч ирэх ёстой. Энэ хэдийгээр шийдэгдэх бол хугацаа. Тийм одоо бол сая 6 сард болсон санкт болсон эдийн засгийн форумын үеэр энэ асуудал бас яригдсан. Тэгээ хүлээлттэй байна. 9 сард 3 улс хамтраад энийг шийднэ гэсэн хүлээлттэй байна бид.
Гэхдээ мэдээж одоо улс орнуудын бодлого их олон зүйлээс хамаарна л та тий. Тий. Энэ бас Евразтай ягаад холбосон гэхээр угаасаа манай Монгол улсын айлч салбар, айлч яам бид бүгд л Монгол улсынхаа эдийн засгийн одоо маш том хөгжилд нэмэр тус болж одоо энэ эдийн засгийн үр өгөөчтэй л ажиллах гээд байгаа шүү дээ. Гэхдээ аль хэдийн 7 сарын 22-наас нөгөө Евразийн удалдааны экспортлох одоо тэр юунд хэрэгжээд эхэлсэн байж байгаа. Тэгээ аль салбарууд бас ингээд бэлэн байгаад байгаа. Бүх юмд одоо бас бэлэн байдаг юм уу? Ер нь бол замын зураглалын хувьд одоо нөгөө ажил ихснээс хойш даанда харагдах байх л та. Энэ дээр хамгийн чухал нөлөө хамгийн чухал одоо газар бол манай Улаанбаатар төмөр зам шүү дээ. Тэр утгаараа асуусан. За тэгээд за нөгөө талаар бол бид одоо манай Улаанбаатар төмөр зам маань хоёулаа одоо нөгөө тарифа бас ярьсангүй. Тариф бол одоо нэмэгдсэн үү? Яагаад одоо энэ тарифын индексжүүлэг хийх шаардлага гарав? Тий. За яг саяны Евразих дээр нэмээд нэг зүйлийг хэлэхэд бид түрүү хэлсэн замын урд хэсэгтэй л нэвтрүүлэх чадвар арай хүртэлцээг байна гэж. Тэгэхээр хойшоо Орос руу чиглэлрээ Европ руу гарах энэ Евразийн эдийн засгийн бүсд байгаа орнууд руу тээвэрлэлт хийгээд бол тээвэрлэлтийн хүчин чадал хангалттай л байна л да одоо. Тэгээ хойшоо чиглэлтэй бол ямар ч асуудал байхгүй. Дээрээс нь бид нарт хойшоо гаргадаг бүтээгдэхүүн юу вэ? Ер нь олоорын бүтээгдэхүүн мал аж ахуйн тийм л зүйлүүд шүү дээ. Тэгэхээр тэнд бол одоо ямар нэгэн саад үсэхгүй гэдэгт бол одоо 100% итгэлтэй байж байна. Одоо өсөлт явагдах байхаа л гэж бодож байгаа. Манайхаа одоо л мэдэж эхэлж байна 22-наас хэрэгжиж байгаа болохоор тий. За нөгөө төгөөр тарифын хувьд юм асуудал байна. Түрүү бас тавчхан хэлсэн те бид ачаа тээвэрлэлт зорчигч тээвэрлэлийн үйлчилгээ үзүүлдэг. Тэгэхээр ачаа тээврийн хувьд мэдээж байгууллага бүх үйлчилгээ нь өөрийн өртгөө нөхгүй байгаа гэвэл тэр байгууллага хэдэн жил ажиллах вэ? Хэдэн жил Монгол улсын энэ эрэлт хэрэгцээг хангах вэ? Нөгөө төгөөр тийм учраас нөгөө цалингийн асуудал төмөр замчтын манайд бид нар бол зарим цалин ажилтнууд маань төрийн байгууллагын хэмжээнээс бага штэ. Манай цэцэрлэгийн багш нар төрийн байгууллагын цэцэрлэгийн багш нараас бага цалинтай байна. Эмнэлгийн ажилчид бага байна. Нөгөө төгөөр төмөр замдаа олон жил ажилласан төмөр замынхаа салбарын энэ сайхан соёлоос гарч чадахгүй ажлаас олж чадахгүй хаач төмөр замчт байна. Тэгэхээр энэ салбарыг эсвэл бид нар төр төгстэй юм уу? Заавал Улаанбаатар төмөр зам энэ алдагдлыг хүлээгээд дээрээс нь тэр хүмүүсийг бага цалинтай байлгах гэдэг ч юм харьцангуй зүйл шүү дээ. Энэ чиглэлээр тодорхой ажлууд явж байгаа. Нөгөө төгөр хоёр дахь асуудал бол зорчигч тээвэрлэлийн асуудал. Ер нь сүүлийн 4 жилийн хугацаанд жил болгоныг 10 орчим хувийн бууралтай зорчигч тээвэр байгаа. Яагаад буурч ийн гэхээр мэдээж одоо энэ автозамууд маань толгор сайхан болоод ирэхээр ачаа өргөх хугацаа, зорчигч өргөх хугацаа гэж одоо маш чухал юм байна. Тэгэхээр хэн ч гэсэн богино хугацаанд очихыг хүсэж байгаа. Нөгөө төгөр тарифын асуудал байна л та. Улаанбаатар төмөр замаар Улаанбаатараас замууд хүртэл зорчигч 27 мянган төгрөг төлөвлөл замууд очиж. Нийтийн овш байгаад. Шөнө таал явчихж байгаа. Машинд бол суугаагаараа бууж бийсгэд хэцүү те. Тэгээ олон километр автозамаар явхаас хэцүү байх. Дээрээс нь төмөр зам бол хамгийн аюулгүй. Хаана очиод ямар орсгалд ямар одоо сүүлийн үед бол согтуу жалгаж гарч ирэл тэр хүний бурууг байхад л эрсдэлд орж штэ. Тэгэхээр төмөр замын хамгийн сайхан зүйл нь бол аюулгүй байдал. Хоёр дахь нь үнийн хувьд өсөлж. Гэхдээ бид нар зорчигч тээврээсээ жил болгон 40-оос 50 тэрбум төгрөгийн алдагдлыг үлээж. Улаанбаатар төмөр зам. Жил болгон 40-оос 50 гэдэг бол нэг састав 15 вагонтой галтыг шинжлэх хэмжээний л мөнгө байна. Тэгэхээр бид сүүлийн жилүүдэд 240 вагонтой зорчигч вагоныг энийг шинжилж чадахгүй олон жил бол. Мэдээж 40-оос 50 тэрбум төгрөгийн алдагдал үлээж байгаа юм чинь тэр составыг шинжилгээд хүнд. Дэлхийн улс орнууд дээр юу вэ гэхээр ялангуяа одоо тэр зорчигч тээврийн салбар дээр бол одоо төрөөс бүх одоо тэр алдагдлыг хаах шинжилгээ асуудал гэж байна. Орос улбаны улс ч гэсэн хүн болгон гэдэг Оросд ийм гоё вагонтой хат Монголд ягаад кондишнг байгаа юм.
Монголд ягаад 0-1 байгаа юм? Одоо Асууж штэ. шинжилтийн талаар л одоо бас яг асуух гээд удажсэн та бар яг өөрөө хэлчлээ. Энэ дээр одоо зүтгүүр. За тэгээ боогон зорчиг тээвэр юу боогон дээр бол бүр ялангуяа одоо ингээд сэрвцэл яг л хуучнараа л байгаа даа штэ. Яг эхлээд төмөр замын маань баяр болоод их сайхан амжилтуудаа сайхан ярьлаа. Одоо өөрөө ирэхгүй бид нар бас төмөр замынхаа энэ хөгжилд саад болоод байгаа. Одоо эрсдэлтэй одоо ийм асуудлууд байна штэ. Яагаад одоо яг ингээд сүүлийн үед хөгжил нь ингээд нэг тийм удаа стал нэг тийм ястамлхийн хурдаар гэдэг шиг бас нэг сайн хөгжил харагдахгүй л байна л да. Энэ зүтгүүрийн шинжилэл, энэ техникийн шинжилэл. За тэгээд одоо энэ танах бас юу гэдгийг дижитал шилжилт орж ийн нөгөө бүтээмжээ өсгөх гээд байгаа юм чи бидэрт одоо тэр л хэрэгтэй шүү дээ. Техник, технологи одоо шинжлэх хэрэгтэй байгаад байдаг. Энэ бас нэг нөгөө хэлэхэд энэ Оросын 50%. Ер нь бол энэ шийдвэр гаргалтанд яаж нөлөөлдөг юм бэ? За манайх 50%, Оросын тал 50%. Шийдвэр гаргалтандаа байна уу? Эсвэл энэ хаанаасаа ингэж нэг жоохон хөгжил ингээ уягдаад жоохон юм удааширч юу? Тий. Одоо энэ чинь дэлхийн нөхцөл байдлыг дагаад хөгжих хэвээр. Яалтгүй вагонууд маань гоё болох хэвээр. Энийг төмөр замын ажилтан болгон өсч Монгол иргэд 1.8 сая зорчигч өнгөрсөн жил тээвэрлсэн байна. Өнөөдрийн байдлаар бид нар 1 сая 25 мянган зорчиг тээвэрлэж. Тэр энийг шинжилгээний тулд түрүүний яриад байгаа тарифын бодлого байгаад байгаа. Нөгөөтэйгүр энэ алдагдлыг төр засаг дэмжих ёстой бүх оролцоорнууд. Бид одоо Улаанбаатар хотыг харъя л да. Нөгөө улаан ногоон автобусаар бүгдийг шинжилээ шүү дээ. Тэгээд төр засгаас нөгөө суух хүмүүсийнх нь татаасыг өгдөг шүү дээ. Ингэж бодлого барихгүй энэ хоёр улсын хамтарсан төмөр зам гээл. Тэр Орос нь шинжилт хийх ёстой гэж төр засгийн удирдлагууд маань тодорхой зарим төвчний хүмүүс маань ойлгоод байвал энэ Монгол хүн явж байгаа төмөр зам хизээ шаажрах. Хамгийн чухал зүйл бол одоо тээврийн тарифын асуудлууд л байгаа. Эргээд л тэр алдагдaltaй байгаа гэвэл тэр төмөр зам ер нь яаж хөгжих вэ те? Тэгэхээр Монгол улс Оросын улбаны улс хоёр 50-50 өрөөх учраас Монгол улс илүү санаачлаг гаргаад энэ төмөр замд Монголын талынхаа хөрөнгө оруулалтыг нэмээд мэдээж Оросын улбаны улс одоохондоо амжихгүй бол дараа нь тэр хөрөнгө оруулалтыг хийх маягаар адилхан энэ улсын хөгжил тэр нь төмөр замын байгуулах учраас хийх ёстой л доо. Тэгэхээр одоо бид бол төр засгийн хүрээнд сүүлийн жилүүдэд бол төмөр замд тусгайлан одоо хөрөнгө оруулалтууд бол их багыг идэж штэ. Тийм. Тэр чиглэлээр илүү бодлого гаргаж явах ёстой. Бид бас олон зүйлийг сүүлийн бас 2 жил нэлээдгүй явж байна. Түрүү тариф нэмэгдээд байгаа асуудал яг л энэ хүрээнд төр засаг хүлээж аваад ингээ хийж байгаа шил. Нөгөөдөөгөр саяхан хавар 3 сард эдийн засгийн хөгжлийн яамны шадар сайд инхүү сайд ураад бид очиж танилцуулгад хийгдсэн. Сангийн яам дээр бас танилцуулга хийлээ. Ер нь энэ зорчигчийн составуудыг хэрхэн шинжилэх юм? Хизээ вакуум нээлттэй болгож агааржуулагчтай болох юм. Өнөөдөр байгаа вагонуудын маань 70% нь ашиглалтын хугацаа дуусна. Тэгээ мэдээж яг Монголд бол арай явах зам нь богино учраас тодорхой металл дээр дүн шинжилгээ хийгээд тодорхой хэмжээ сунгаж илээ л да. Тийм шинжилтийг хийхгүй бол боломжгүй нөгөөтэйгүр бид нар ашиглалтын хугацаа дуусч байгаа вагон дээр одоо өргүү зардал гарч хөрөнгө оруулалт хийлээ. Жилийн дараа агтлал яах вэ? Тэрний оронд шинэ составд одоо байгаа өөр бус үйлчлэгээ сайжруулах. Дээрэс нь энэ тээвэр маань өөрөө 40-50 төгрөг төгрөгийн алдагдaltaй байгаад байгаа учраас л босоход хүнд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ тал дээр засгийн газрын хувьд бол илүү арай өөр өнцгөр нь ойлгоод Монгол иргэд явдгийн монголчуудын одоо хөл дүүжлэх ганц унаа 1990-ад оны үед Монголын өнөөдрийн бизнесмэнүүд бүгд л энэ ногоон богоонд сууж энэ тээвэрлтийг хийж хөл дээрээ босож өнөөдрийн зэрэгт ирсэн бизнесмэнүүд байгаа шүү дээ. Бүгд л ногоон богооны боён л гэж ярьдаг. Та тэгэхээр Улаанбаатар төмөр замын бас удирдлагын хүний хувьд бол төр энэ тал дээр бол бас дэмжихгүй байна гэдэг санаа оноо хэлж байна. Танаад зүгээс бол бас одоо тууштай юу гэдгийг энэ талаар санал санаачилгаа өгсөл байх л та. Тэгээд ямар нэгэн агц дэвшил юу налгоо. Тэгээд дэмжихгүй байна гэдгээс илүү сүүлийн үед харьцангуй харин тодорхой хэмжээнд дэмжиж байгаа илүү сайжруулах юм шаардлагууд байна гэсэн үг. Нэг дор өргөс авсан юм шиг энэ бүх составуудыг шинжилээд өөрчлөлт хийхэд бол маш хүнд. Дээрээс нь зөвхөн зорчигчийн вагон гэхгүй түрүүгээр та ярьсан те ачааны вагон зүтгүүрийн нарчлалтын асуудал байна. Хамгийн чухал нь дэд бүсцийн шинжилтийн асуудал.
Арчилтын асуудал гэсэнс энэ нөгөө Америкаас нэг 16 зүтгүүр орж ирлээ яла. Одоо тэр зүтгүүр чинь юу гэдэг хүчин чадлын хувьд одоо энэ нөгөө тээвэрлэлт юунд бол шаардлага хангасан хэвээр байгаа юу? Тийм, Америкаас орж ирсэн төмөр зам одоо зүтгүүрүүд бол манай Улаанбаатар төмөр замын хөрөнгө биш. Тийм, 5-7 гашуун сухад буюу 5-7 төмөр замын захиалгаар. За. Баартраар нөгөө голом токны голомтын хийсэн төсөл шүү дээ, тийм. Тэр зарчмаараа авсан. Ер нь яг 5-7 гашуун сухатын төмөр зам бол аль болох сүүлийн үеийн бүхэл технологиг авч нэвтрүүлж Монголын нөхцөлд нийсч байна уу гэдгийг л туршиж явж байгаа юм хэмжээнүүд. Улаанбаатар төмөр зам бол тусдаа байгуулах учраас тэр бол тусдаа төмөр зам дээр явж байна гэсэн. Тэгээ одоо энэ нөгөө өвөл ингээд юугаа нүүрсэд түлээд ингээд яаж гэн хэвээр юу? Нүүрсээр юу адаг ч одоо ус мусаар уцалгаад ингээд зорчигчин байгаа асууж байна. Зорчигчин байгаа нэг түрүү ярьж ирсэн яриагаа. Тийм зорчигчин байгаадаа тэгж байна мэдээж тэрийг нүүрснээс өөр зүйл шилжүүлэхэд бол бид нар тогоор тажих хэрэгтэй. Гэтэл Улаанбаатар арга. Тий цахилгаанжуулах эсвэл дизель генератортай бооныг тухайн галт тэргэнд явуулах. Тийм манай одоо урд хятад ч одоо бүр тэр байтугай л одоо галт тэрэгний одоо тэр хөгжил мөгжил нь одоо бүр их сайхан болсон байна шүү дээ. Тэгээ яагаад бүр яг хажуудаа байгаа одоо энэ улс орноос жишээ аваад ч гэдэг юм уу туршлага судлаад гэдэг юм уу бид энийг одоо хурдан хугацаанд бас за энэ нэвтрүүлгээр далимдуулаад бас энэ төрөлсгийн хүмүүстэй бас анхаарч үзээч хурдан түргэн бас бидний энэ зорчигчдод Монгол улсын бас нүүр царай болсон энэ олон одоо маш олон жилийн түүхтэй энэ том айлын хувьд бол би энэ шинжилэлт энэ бодлогын хэмжээнд бол бас дэмжих заашгүй шаардлагатай байгаа л гэж боддгоо шүү дээ. Тэгэхгүй бол аюулгүй байдал талаас ч дээр сая бол ингээд ашиглалтай хугацаа дуусаад ийм олон жил өнгөрцөн байхад бол харин ч одоо ур чадвартай ажилтан одоо нөгөө богоон депо, зүтгүүрийн депо гэдэг одоо энэ засварчид одоо мэрэгжлийн олон жилийн одоо ийм мундаг туршлагатай мэрэгсэн хүмүүсийн ачаар бас зас тордол явдаг байх л та. Хэдийн хугацаанд жинхэнэ энэ техник шинжилэлт энэ бүх юмаа шинжилж нөгөө бүтээмж ярина шүү дээ. Дараа нь арай л өөр юм ярих байх л та. За одоо хадуураад арай өөр юм болоо явчлаа. Та ямар ч үсэн сонсох байхаа энэ бол зайлшгүй шаардлагатай юм шүү. За одоо хоёлаа ер нь нэвтрүүлгийн маань цаг бас нэлээ дуусах төгсөж байна. Тэгэхээр зэрэг би одоо таныг энэ миний одоо бас асууж чадаагүй таны хэлэх гэж байгаа юу вэ? Нэвтрүүлгийнхаа одоо сүүл рүү бас энэ талаараа яриа гэж бодож байна. Та одоо яг сонсогчдод тэгээд одоо яг саяных шиг энэ асуудлууд төмөр замаа гэсэн одоо энэ сэтгэлтэй бүх хүмүүсийн өмнөөс төмөр замчтайхаа өмнөөс за төрийн бодлогын дэмжлэгтэй хэрэгтэй байдгийг сонслоо. Өөр одоо танд яг хэлж ярихаар юу вэ? Тийм. Өнөөдөр бас төмөр замчтын маань баярын өдөр байна. Тэгээ яг та сая сүлд их чухал үг хэллээ. Мэдээж одоо энэ төмөр замын тээврийг хөгжүүлэх нь Монгол улсад зайлшгүй хэрэгтэй шаардлагатай. Энийг хөгжүүлэхэд бол хөрөнгө оруулалт, технологи л хэрэгтэй. Тийм технологи хөрөнгө оруулалтыг Монгол улс ямар бодлогоор хийх вэ гэдгийг харах цаг нь болцсон. Нөгөө төвөр бидний саяын 3 улсын хэлцээрийн дагуу ерхий хөрөнгө оруулалтын ерхий агуулгууд бол гарчлаа л да. Тэгээ төмөр замын салбар бидний нөгөө тарифыг төрөөс монопол байгуулах гэдгээр их олон жил барьж ирсэн. Энэ олон жил бохиссан ажлын үр дүн л дээ. Өнөөдөр яригдчих асуудал шүү. Харьцангуй сүүлийн жилүүд бол эерэг менежмент хэрэгжүүлж байгаа учраас бас учиртай л байна. Та санаж байгаа бол саяхан өвөл ТЭЦ дөрвийн нэг турбин буудлаа тийм. Энэ жил захилгааныг хангаж чадахгүй л гэдэг. Энэ олон жил энэ эрчим хүчнийхээ салбарын тарифыг барьсны үр дүн нь ийм байдал болж. Тэгэхээр Улаанбаатар төмөр зам гэдэг нь хоёр улсын байгууллага гэдгээс гадна яг төмөр замын салбарын үндсэн юмнууд дээр ийм байдлаар л явж ирсэн. Нэг нь бол одоо 100% төрд байна. Нөгөөх нь 50-50% байна. Тэгэхээр Улаанбаатар төмөр замын хувьд бол Монгол улс санаачлаг гаргаад өөрийнхөө хувь дээр хөрөнгө оруулалт хийх юм бол дараа нь Оросоос тэр хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болж байна. Харин ч эсвэргээрээ төр засгийн хувьд бол маш их боломж гэж одоо манай төр засгийн удирдлагууд харах хэрэгтэй л дээ. Тэгэхээр төмөр замчин тийм удсан байгууламж вагонуудаа арчлаад өдөр шөнөгөө зүтгэж байгаагийн бас хүчин энэ одоо байгаа гэдгийг бас нөгөөдөө хэлмээр байна. Тэгээд төмөр зам маань өөрөө энэ хотуудын хөгжил цэцэглэлт гэдгээс гадна
энэ хотуудын хөгжлүүдийг холбож байгаа ийм одоо нэгдүгээрт 8 аймгийн 40 сум нөгөөтэйгүр Евро-Азийн хэмжээний энэ төмөр замын ганц утсыг холбож байгаа ийм одоо чухал салбар. Энэ тээвэрлэлтийн Аз Европыг холбосон том байгууллага бол Улаанбаатар төмөр замаараа гэдгээ бид нар багтдаг. Тэгээд төмөр замчид маань Хөдөлмөрийн Баатар байгууллага. Дээрэс нь энэ баярын өдрөөрөө 15% цалин нэмэгдүүлсэн сайхан одоо мэдээтэй угтж байгаа нь хамгийн сайхан байна гэж хэлмээр. Тэгээд бас одоо таны яг энэ сэтгэлийг би яг ойлгож байна л да. Төмөр замынхаа ирээдүйд санаа зовж одоо та яг дахин хэллээ шүү дээ. Одоо ер нь бол төр засмын бодлогын хэмжээнд бол бас харж үзээч. Шинжилэлт, техник, технологи, одоо хиймэл оюухай хөгжсөн байна, дижитал шилжилт болцсон байна. Тэр байтугай одоо бүр ногоон тээвэрлэлт ч гэж ярихаар дэлхий хөөрөлт болж ш маш хурдцтай өөр болж байгаа учраас яалтчгүй төмөр зам маань бас нэг юм яст мэлхийн хурдаар мөлхөд эмэргүүл байна л да. Тийм болохоор бас хард сонсож байгаа хаа таны яг энэ сэтгэлийг ойлгоод би бүр бас нэмж шигтгэж хэлж байгаа. Энэ дээр бас нөгөө талаараа бас энэ төмөр замынхаа одоо техник технологийн шинжилэлээс гадна энийг дагаад бол бас олон өртөө зөвлөгийн хөгжлийг бас ярьж болно шүү дээ. Бидний одоо урагшаа хоошоо явхад бүгд л ингээд манай сонсогчд зорчигчд манай бүгд л харж идэг те өртөө зөвлөгүүд байна. За дарахын эрдэнэ томоохон газруудаа байг. Ер нь жижиг өртөө суурин дээр ажиллаж амьдарж байгаа хүмүүсийн нөхцөл байдал одоогийн байдал хуучнаасаа бол ер нь хэр хөгжив, хэр таатай болов. За нөгөө талаар бас нэвтрүүлгийн төгсгөл дэрж байгаа юм чи би бас ингээд нөгөө нэг мэдхэд л ингээд цаг маань их богинохон болчлоо. Ер нь бол төмөр замын нөгөө хүний нөөц соёлоо төрөө ярьж ирсэн. Хүний нөөц ер нь энэ залуучууд маань одоо төмөр замын мэрэгчлийг хэр сонирхож байна. Суралцах сонирхол нь хэр байна. Тэр сонирхлыг нь өдөх үе удам дамжсан хүмүүс л байгаад байгаа болохоос биш те. Бусад хүмүүс одоо бас одоо юу гэдгийг сайн хүсэж тэмүүлж гин үү яаж гин үү. За дахиад нэг бүсэн асуулт одоо ингээд тавьчих. Дараа нь одоо энэ төмөр замчдын одоо энэ аюулгүй байдал, нийгмийн баталгаа, энэ одоо эрүүл ахуй, энэ ч бас хортой нөхцөлд ажилладаг гэл бас ялгуур байгаа хэл та. Энийг та энэ бүхэнд нэг базаад яриад өгч. Уг нь бол манай нэг үйлдвэрчний хорон дарга ирэх хэрэгтэй байсан шүү дээ. Манай зочноор бас өргөцсөн байсан. Харамсалтай нь одоо бас нөгөө баяр нь зөндөө ажилттай байсан болохоор ирж амжсангүй. Тэгэхээр одоо танаас одоо нийтэд нь ингээд энэ үйлдвэрчний одоо хорон дарга ирээг учраас ингээд асууч та нийтэд нь яг энэ талаар бүгдийг ингээд хариулаад өгч. Тэгээ сүүлийн жилүүдэд төмөр замын мэрэгжлийг залуучууд их сонирхож байна. Ер нь төмөр зам дагуу гэхээс илүү төмөр замгүй газрын залуучууд маш их ирж байна. 3 үеийн гэдгээсээ илүү их өргөжж байгаа. Өнгөрсөн жил бид нөгөө хүний нөөц миний хариуцсан чиглэл дээр байдаг учраас үзчихсэн. 21 аймгийн одоо иргэд Улаанбаатар төмөр замд ажиллаж байна. Аймаг болгоноос Баян Үлгээгээс хүртэл нэлээдгүй төмөр замчид байна. Нөгөөтэйгүр яагаад төмөр зам сонирхоод байгаа юм гэхээр төгсөнгүүтэл ажлын байрт болж байна. Нэг ч хүн ажил гүйлдэг. Тэгэхээр хүний амьдралын зорилго бол төгсөөд ажлын байр нь байх, найдвартай хөгждөг байх. Тэгэхээр хөтөлбөрийн баатар байгуулга хамгийн олон хүнтэй энэ байгууллагад ажиллах, дээрэс нь тогтсон соёлтой энэ байгууллагад ажиллах хүсэлтэй залуучууд маш их. Бид өнгөрсөн жил нэг зүйлийг бас хийсэн. Тэр юу гэхээр хүний нөөцийн доктортой хөгжлийг дэмжих чиглэлийн хүрээнд төмөр замд 700-аас дээш оноотой, ийш оноотой хүүхд бол шууд үнэгүй орж байгаа. 650-аас дээш бол 75% сургалтын төлбөр хөнгөлж байгаа. 600-аас дээш бол 50% хөнгөлж байгаа. Дээрс нь төмөр замын их сургууль, төмөр замын политехник коллеж сурж байгаа хүүхдүүд Оросын холбооны улсад 1-р курстэй одоо материалаа бүрдүүлээд шалгалт өгөх юм бол засгийн газрын тэтгэлгээр үнэгүй сурах. Дээрс нь Оросын төмөр замын даргын сар бүрийн 12,000 буюу 500,000 төгрөгийн нэмэлт стипенд үнэгүй сурахаас гадна авч байна. Улаанбаатар төмөр зам голчдын 3.2-оос дээш, 2.8-аас дээш байх юм бол ирж очих зардлыг нь байрныхын зардлыг нэмэлт стипендийг хүртэл хүүхдүүд өгч байгаа. Тэгэхээр зөвхөн төмөр замын сургуульд эсгээсэй гэдгээс илүү Оросд явах. За сая бид нар сүүлийн жилүүд хятад жил болгон 10 хүүхд явуулж байгаа. Өндөр оноотой хэл сонирхож байгаа. Дахиад өнгөрсөн жилээс эхлээд бид нар Солонгос явуулж байгаа. Тэгэхээр зөвхөн Монгол биш, Солонгос, Хятад, Оросд төмөр замын мэргэжлэр сурах залуучууд байна. Яагаад гэхээр ирээдүйд энэ баруун босоо төмөр зам, зүүн босоо төмөр зам маш их ажлын байрууд байна. Энэ төмөр замуудыг магадгүй тэр баруун аймгийн хүүхдүүд, зүүн аймгийн хүүхдүүд барихт нь оролцоод
Би ингээд нутагтай төмөрсөн байгуулж хэлээ гэдэг сэтгэлгээ бол 77 жилийн өмнөх ямар ч одоо төмөр замын ойлголтгүй хүмүүсийг авчраа сургаад тэгээд малчтал төмөр замчин болоод зүтгүүрж явуулж байлаа шүү дээ. Энэ шиг ийм одоо дахиж шин үе гарах болцоотой байна. Шин технологиуд Монгол улсад маш олон төмөр замуудад бий болж байгаа учраас энэ орчин үеийн төмөр замын технологи дээр суурилж хамгийн өртөг багтай ийм одоо тээврийн аюулгүй тээвэрт ажиллах сонирхол манай залуучууд их байд юм байна. За тэгвэл ямар ч гэсэн хүний нөөцийн хувьд бол эх онжлуудад бас гайгүй сайхан болох юм шиг байна. Ер нь бол дээр үеэсэл тийм байсан л да. Төмөр замын дээд сургуульч нь төмөр замын техникум байсан. Тэгээд хажуудаа техник мэргэжлийн сургуультайгаа тий хүний нөөц одоо тэнд төгссөн ер нь их бүхэл хүмүүс ингээд өртөө ингээд нутаг орондоо очоод дарах эрдэнэтэйгээд ингээд ажиллаж ирсэн. Тэгвэл нийгмийн баталгаа сайтай гэж үздэг байсан. Ийм сайхан хамт олон яг сүүлийн үед бол би тэгтээ нийт төмөр замчт маань одоо манай сонсогчдоос ойлгоно байх гэж бодож байна. Нэг шүүмжлээд ингэдсэн байхгүй. Тэгвэл хөгжөөсэй гэдэг үднэс чин сэтгэлийн үднэс би тийм маш одоо хөрөнгө оруулалт хийж одоо энэ хөгжлийг л бид нэр төргсгмээр байна гэдэг утгаар төрөө ярьж хэлж байгаа. А нөгөө тэгвэр бас энэ Оросын 50%, Монголын бас 50% гэл ингээд хувь нийлүүлсэн нийгэмлэг байгууллага маань энэ ер нь энэ хувь дээр өөрчлөлт гарах боломжтой юу? Цаашид ер нь ямар юутай байна? Би энэ 50% дээр өөрчлөлт гарах уу? Та өөрийнхөө тэр юу хэлээч. Би яг хуу тээврийн тухай хууль дээр бол 51 байхаар гол замыг цаасан байгаа. Монголын тал илүү байхаар. А гэхдээ олон улсын гэрээний хувьд байгаа. Магадгүй өөрчлөлт орох цаг бол ирэх ёстой. А тэнд яаж хүрэх вэ гэхээр Монголын тал өнөөдрөөс эхлүүлээд төмөр замаа хөгжүүлэлт дээр илүү хувь нэмэр оруулж яж 51-ийн тухай ярина. Тэгэхээс биш юу ч оруулахгүй ерхий байдлаар харчаад Оросууд маань юу хийгээд байгаа Оросууд тийм гоё технологи байж гэж суугаад байх юм бол эзэж 51 болохгүй харин 49 болж магадгүй. За ингээд уг нь та хоёр дахиад зөндөл юм ярилцах хэрэгтэй байлаа. Би энэ гармуудын аюулгүй байдал, гармын асуудал гэдэг ингээд бас зөндөө асуухан байсан боловч харамсалтай нь манай нэвтрүүлгийн цаг дууслаа. Тэгээ бидний одоо Спутник Монгол 92.5 олон улсын радиогийн урилгыг хүлээн авч манай студид зочилсон танд маш их баярлалаа. Танд болон танаа хамт олон өнөөдөр баяраа хийж байгаа төмөр замын нийт одоо ажилтан Ахмад төмөр замчтаа дахин баярын мэнд хүргэе. Ингээ хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Танай радиогийн хамт олонд бас амжилт хүсье. За баярлалаа.